За сайн байцгаана уу. За манай байгууллага маш олон сургуулиудыг байнга шинээр нээж олон түмний хүртэл болгож байгаа. Тэгээд тэр хүртэл болгож байгаа шинэ сургуулиудын маань нэг нь Бөөгийн тахны сургууль байгаа. Тэгээ ямар ч гэсэн сая 3 дахь удаага энэ сургуульд маань болж өндөрлсөн байгаа. Бөөгийн тахны сургалтыг 10 хоногийн хугацаатаагаар Санжингийн камп дээр мөн захимаар зэрэг хосон явуулж байна. Ямар тааш байсан яг цаг үе олсон цаг үе олсон тийм сургалт болж чадсан нь одоо сургагчдын одоо бүдүүнгээс сэтгэлдээс мөн багш бидний одоо сургалтыг явуулж байгаа багш бидний өөрсдийн дүнлэлтээс ингэж харагдаж байна тийм. Тэрнээс сэтгэлдээ ямар байсан үнсэн одоо багшин хэлсэн шүү дээ. За сайн байцгаана уу. За Бөөгийн тархины сургалт маань 3 дахь одоо дүүрээд сайхан дүүрээд ингээд өндөрлсөн байгаа. За тэгэхээр одоо яг манай Санжимгийн хээрийн одоо сургалтандаа манайхан байрлаад хичээлээд төрсөн. За тэрэн дээр болохоор сургалтын үр дүнгээс одоо харах юм бол одоо хүмүүс хэлж байна л та. Яг ингээд одоо юу гэдэг утасны цаанаас сонсоод одоо цахимын цаанаас сонсохдоо бид нар ингээд за нэг ямар ч л нэг иймэрхүү төсөөлөлтөд сургалтанд одоо сурах юм байна гэсэн ойлголттой ирж байгаа. Яг сургалтандаа суугаад хичээлээ үзээд ингэсний яг үр дүн болохоор төсөөлөл шал өөр сургалтай. Ямар гоё сургалт ийм сургалт гэж ерөөсөө бодоогүй гэдэг ч юм. Эсвэл одоо маш их амарлаа, тарих амарлаа, тайлгарлаа, тайвширлаа. Агаарлах нь ямар гоё юм бэ? За ингэж бүх юм утга учиртай мэдээд байгаа юм шиг мөртлөө мэдгүй юм маш их байд юм байна гэж сэтгэлүүд маш их хэлээд байгаа. Ер нь бол манай сургалтын онцлог болохоор мэдлэгийг олохыг бол хүн яг ингээд одоо сүүлийн үед бол маш олон одоо амьсгалгүй яваг одоо тийм бясалгал шиг биелгээ зөндөө олон хийгээ тодорхой хэмжээнд ингээд хүмүүсийн мэдрэмж бол дээшж байгаа. Гэхдээ мэдэрсэн зүйл маань яг юу юм бэ? Би юу мэдрээд ингээ одоо унтаад байгаа юм бэ? Эсвэл өвшөөгээд байгаа юм бэ? Эсвэл уйлаад байгаа юм бэ? Эсвэл тайвшраад байгаа юм бэ? Гэт тэрийг бол нарийн одоо барьж чаддаг цөөхөн байна л да. Гэтэл яг мэдэрч байгаа зүйлийг мэдлэг энэ бол мэдлэг юм аа. Ийм учиртай. Эний цаана одоо чиний ингээд өвшөөгээд байгаа юм ийм байна. Тэг ингээ унтаад байгаа цаана ийм асуудал байгаа юм аа. Тэрийг зүгээр онлын төвшин тэгээд шинэ ухааны мэдлэг болоод энэ махан бие мэдлэг тэгээд эрчмийн мэдлэг тэгээд тархины мэдлэг ч гэдэг нь тэр бүхнийг хослуулж бусдад хүргэж байгаа гэдэг нь өөрөө тухайн хүнийг одоо үр дүнд хүргэх илүү нөлөөлж байгаа юм да тийм. Тэрнээс ер нь бол одоо ийм болчихжээ миний ойлголтоо бол хүмүүс бол маш сэрцэн. Гэхдээ тэд юу гэж юм илүү мэдлэгийг хүсэж байна. Бид нар ингээд сургууль цогтой яаж ингээд эрдэм сураад нэгдэр нэг хоёр тийм үү хоёрыг бүрчх нь 2 4 ч гэдэг юм. Энд чинь мэдлэг шүү дээ. Мөн мэдлэг очиж тийм тодорхой хэмжээний нотыг үзээд мэдлэг болж байна. Одоо физик сураад мэдлэг болж байна. Химик сураад мэдлэг болж байна. Түүх сураад мэдлэг болж байна. Яг тэрэн шиг хүмүүс юу хүсэж байгаа гэхээр зэгстэй тийм мэдлэгийг хүсдэг болсон. Маш их мэдлэгийг хүсдэг болсон. Утга учиргүй одоо юу гэдэг юм дагаж хөөрөө тэгээд сэтгэл нь хөөрөөл гүгээд баг. Эсвэл нурмаагаа суугаад баг. Эсвэл одоо дагаад ингээ инээгээ суух, дагаад уйлаа суух. Тэр нэг тийм мэдээж яг хүн хэмжээ чинь сэтгэл хөдлөлийн олон төлөвүүдийг өөрөөсөө гаргаж байгаа. Амьдралдаа ч өдөр тутам гаргадаг зүйл. Тэгэхээр тэрний цаана яг би яагаад зүгээр байжсна гэл дуурайд байна. Эсвэл яагаад бүх юм сайхан байгаад би илүү юм хүсээд байгаа. Эсвэл би яагаад ингээд маш их ингээ хүчтэй байснаа зогсон байдалд орчоод сэтгэл хангамжгүй төлөвлөгөө олцоод нэг одоо сэтгэл дундуур нэг өөр юм хийх ёстой шиг мэдрэмж надад төрөөд бүх гацаанд орсон юм шиг хурдталд орсон юм шиг байгаад байна бэ гэдгийг нь бид нар одоо мэдлэгийн одоо эрдэмтэйгээр тавьж өгдөг. Гол бас ач холбогдол байдаг гэж ойлгоод байгаа. Угаасаа тэгж байгаа. Тэгээд Монголын одоо монголчууд ялангуяа оюун одоо ээжүүдийн үр сад ухаалаг эцгүүдийн одоо үр сад учраас нөгөө л ухаана, нөгөө л оюуна, нөгөө л ухамсараа
нөгөө л эрдэмэ мэдлэгээ дотроос хүссэн хүсч явдаг. Тэгээд яг тэр хэрэгцээтэй зүйлийг манай сургалт олгож байгаа гэдгээрээ илүү бусдын сайшаалт гэдэг юм уу те сэтгэлийн тэр эрэлтэд сүнснийхэн эрэлтэд хомрхон биеийн эрэлтэд нийцсэн учраас бас тийм хүлээлтээс давлаач гэдэг юм уу те. Ер нь гэхдээ яг манай бүх сургалтын цусан хүмүүс хүлээлтээс давлаа гэж хэлдэг шүү дээ. Сэтгэлгээнээс давчлаа. Төсөөллөөс давчлаа. Тийм үү? Мэдлэгээс одоо би өдийг хүртэл сурсан мэдрэмжээс давсан мэдрэмжийг би олж авдаг. Туулдаас мань давсан их туулдыг бид одоо богино хугацаанд өгдөөч гэдэг. Ийм хүн ярьдаг. Яг тэр жил бүр ийм юм байдаг юм уу гэж бодаад. Сүүлийн сургалтанд ийм байдаг юм уу? Би анхудаа ийм сонсч байгаа. Тэгээд бүр өөрөө бүр тэрэндээ бүр ингээд гайхаад баярлаад догтлоо тэгээд нөгөө нэг нөлөөс нь бас ингээд зүрэж байгаа урсаад заахгүй. Нөлөөс яагаад урсаад аач би мэдэхгүй юм. Тэгээд хүсчихсэн зүйлээ хийхлээр хүн дотроос баярлж нэг талархлын тийм мөнгөн нөлөөс гэх юм те хайрын тийм алтан нөлөөс өдөр бол тэгж хэлдэг яагаад тэр нөлөөс нь онцлогтой учраас тиймэрхүү зүйлүүд байдаг л да. Тэгээд өнөөдөр ингээд яг уу үнэхээр бид нар тархины хувьд бидний тархи угаасаа агуу. Хүний тархи угаасаа агуу. Гэтэл энэ агуу тархийг бид нар нэг одоо юу гэдэг юм одоо нэг хэдхэн хувьд нь 5-10% ч гэдэг юм уу те 2-3% ашиглаж байгаа юм шүү дээ. Тэгээд маш их тархиныхаа чадамжийг онтуулж одоо тархийг хэрэглэхгүй баглаар унтж штэ. Би одоо зүгээр жишээ авч ирээ яг нэг тэгсэн гэж хэлэхгүй. Бүх юм одоо ингээд 5 мэдрхэн тархитай бийж хүн зөвхөн хардгал байв. Энэ сонсголын тархи, өндрийн тархи, амтрын тархи гэдэг босож бүртгүүн тархи. Энэ бүгдийг үйл ажиллагаас харна. Зөвхөн одоо өртгөл байв бусад одоо харддаг ч гэдэг юм дээ. Бусад тархинуудын үйл ажиллагаас харна. Тэрнтэй адилхан зөвхөн одоо подкастаа сонсож байгаа лайв сонсоод ингээд зөвхөн юм сонсоод тах юм бол бусад тархинуудын үйл ажиллагаа бас саарна. Эсвэл ер нь бол 5 мэдрхэн тархи жиг ажиллаж аваад хүн илүү бүх зүйлийг 5 мэдрхүүгээр л хүртэж байгаа. Тэгтэл тэрийг жил ашиглагаа нэгдүгээр болцсон байна. Хоёрдугаар тархины цаана зөвхөн 5 мэдрхүүгээс цаана өшөө дахиад бусад олон тархинууд байна. Тэр мэдлэг одоо анхаарлын тархи гэж байна, бодлогын тархи гэж байна, ухааны тархи гэж байна, оюуны тархи гэж байна, хүмүүсийн энэ бүгд чинь тодорхой өгөгдөлтэй тархин дотор тэр тархин энэ тархин гэдэг үүрэгтэй байгаа. Одоо хүмүүс ингэж шүү дээ. За ингээд за юм дараа төвдрийг төвдөрч чадахгүй. Ингээд төвдөрч байгаа нэг анзар төвдөрлийн тархиар бид нар өөрсдөө мэдчихээн тэр тархийг төвдөрлийн тархи гэдэг. Энэ төвдөрлийн тархийг үйл ажиллагаа төвчүүлэхийн тулд төвдөрч чадахгүй байгаа тэр одоо ингээд самуурал гэдэг үү тийм тэр зүйлийг яаж төвдөрч болох юм бэ? Анхаарч чадахгүй байгаа тархийг яаж анхаардаг болох юм бэ? Бодлын тархи буюу тэр бодлын хүчийг яаж хүчрүүлэх юм бэ гэдгээ үндэ олон мэдхгүй. Яг бодлын тархид юу гэдэг юм. Тийм үү? Онц тайлах тархи юу гэдэггүй. Дээрээс нь далд хумсар буюу өмнөх насны амьдрал буюу тархинд өөрт нь багтсан тэр одоо олон мэдлэгийн тархи гэж хэлээ да. Тэр тархи хаана байдаг ч мэдгүй. Цээжлэх чадвар, ой тогтоомжийн тархи хаана байдаг мэдгүй тийм үү? Тэгээд цээжлэх, тогтоодог, нүдэлдэг тархиуд хаана байдаг мэдгүй байна. Тэгэхээр бид нар тэр тархиудыг тэр чинь тэр тархи юм аа. Энэ тархи ийм оддоос ирчмээ авдаг юм аа. Ийм одоо амин орон зайнаас амиа авч амьсгалаараа энэ одоо ийм гэрлээр амьсгалдаг юм аа. Тийм ийм үнэрээр одоо амьсгалдаг юм аа гэж хэлж өгж яг мэдлэг гэдэг зүйлийг авдаг. Хайрын тархи гэхэд айл юм. Жишээлбэл тийм үү? Яг тэгж зааж байгаа зүйл тийм ажралын тархи гэхлээр тусдаа тархи, хайрын тархи тусдаа тархи. Өнөрлийн тархи тусдаа тархи, өршөөлийн тархи тусдаа тархинууд байна. 108 тархи биш үү? Бид нар 108-ыг заадаггүй. Тэгэхээр нэг 12 тархинууд бид нар заагаад хүн анхаарлаа төвлөрч чадахгүй. Яаж анхаарлаа төвлөрч чадахгүй вэ? Төвлөрч чадахгүй яаж төвлөрөх вэ гэх юм те. Тэгээд манай одоо яг үүндээ ихэд тэр агуу тархийг ашиглахгүй байсаар байгаад ер нь бол бүчгүй болгочжээ, бэрхүү болгочжээ. Тэгээд тэрийг буцаж хүчтэй бертаа болгож өгөх зорилгодоор л энэ сургалтууд нэгдүгээр явж байгаа. Хоёрдугаар
За бодлын хүч байлаа гэж бодъё л да бодлын тарих гэдэг. Бодлын тарих гэж яг юу хаа? За бодлын тарих энд байдаг юм биш тийм ховдол дотор байдаг юм. Тэгвэл энэ ховдол дотор байгаа тарихыг энэ огторгой ертөнцийн энэ дэлхийн энэ одоо нарны аймгийн яг юутай очиж холбогдож хаанаас ямар одоо хүчээ гэдэг юм уу? Бодлын хурдаа гэдэг нь бодлын хурдны тэр одоо орон зайг одоо холбогддог юм байж гэнэ. Тэрийг яг тэгцтэй хэлээд өгөх бүх юм ойлгомжтой болоод хүн ер нь гэдэг чинь чи зурдаг юм байна. Чамд зурдаг авиас байдаг юм байна гэдэг тийм зүйлийг ингээд зурж явах юм бол авиасаа нэгэ зураг авчдаг. Тийм зарим хэлж хүн хэлээс нааш мэддэг гэдэг шиг. Тиймэрхүү байдлаар тархины хүчийг нь бас богино хугацаанд нээж өгдөгөрийг онцдог л доо. Тийм. Тэр тал дээр жишээ биелээд та төгдрөл одоо ямар тархин дээр хүмүүс илүү их тийм сэрэлт гэдэг юм уу илүү хүч авч ирсэн бэ гэж асуув тийм. Ерөөсөө анхаарлын тарих болохоор за анхаар эхлээд ингээд нөгөө нэг одоо ингээд хэлээд яг анхаарлын тархин дээрээ анхаарья гэхээр анхаарахгүй юу лээ хаа нэлээ яг хаа нэлээ анхаарлын тархин яг хаа нэг ингээд тархины одоо зураг үзүүлээ за яг эндээ энэ хавцаа гэл ингээд одоо анхааруулж байгаа. Тэгэнгүүт эхлээд за гэд тэг чи шал өөр ингээд юм бодсон эсвэл өөр тийш харцгаа ингээд саж байгаа. Тэгэхээр ингээд за ийм байх хэрэгтэй ийм шүү тийм шүү ингээд хичээлээ ороод орсны дараа явцсан донд тайлна гэд анхаарч авч. Тэгээ тэрний дараагаар яг нь оройн ч юм уу маргааш нь шал өөрчлөлтсөн байна чи. Одоо өөр гэдэг нь юу гэсэн үг вэхээр арай илүү юмдаа анхаарад арай илүү ингэх ёстой юм бэ гэх ингээд өөртөө сэрэмж гэх юм уу тэр тархиа сэрээгээд эсүүдээ сэрээгээд ингээд тэр нь бас жоо ажиглагдсан. Гэхдээ шууд одоо мэдээж нэг удаа ингээд одоо шууд анхаараарай тэрэн дээр анхаараарай гэх юм ингээд ингэхгүй ч тэгэхээр яг тодорхой хэмжээний өөрчлөлтүүдийг бол өгөөд өдөр болгон одоо тэрэн дээр анхаарсаар байгаа. Хичээлээ 10 хоногийн дараагаар ч юм шал өөрчлөлтсөн. Тэгэхээр бид нар ганцхан ахлын одоо жишээ нь ганцхан ахлын энэ бол ганцхан 2 дугаар хичээл биш үү тийм 2 дугаар хичээл дээр өдрийн хичээл бид нар анхаарлын тархийг зааж, анхаарлын тархийг зааж, гэрээлийн тархийг зааж, уран зургийн тархийг зааж, талархлын тархийг, баяр хөөрийн тархийг, ажралын тархийг, эмийн тархиг гэж байна шүү дээ. Энэ одоо тэгвэл ингээд ийм заагаад дээрээс нь тэр шүү гэдэг нь зааж өгөөд эрчмийн тэр шүү, хүч чадлын зүйлэн тэр шүү. Энэ тархийг хаадаг зүйлэн тэр шүү, нээдэг зүйлэн тэр шүү. Тэгээд ингээд заачиж байгаа. За тэрнээс гадна нэг бас юм дотроо тэгж бодлоо. 10 өдрээс бол аруулаа өөр. Бид нар нэг чанар сэтгэлээр нээж өгөх хэрэгтэй байдаг. Бид хүн ингээд туулаагүй гэдэг юм уу, таниагүй мдээгүй зүйлээр мэддэггүй штэ байхгүй юм шиг боддог. Жишээлбэл өөрөө ингээд одоо нэг хуучин систем гэдгээ яриа л та. Тэгэхэд хэл хязгаар жоохон хаалттай байдаг байсан учраас бид өөрсдийнхөө нүдээр очиж Австрали гэдэг юм Америк гэдэг юм Канада гэдэг юм дээ эсвэл Африк үзээгүй байж байсан учраас тэгээд тэр зүйлийг мэдээлэл баг хаалттай байж учраас тэр тийм одоо ямар хөвчтэй ямар үндэстэн байдгийг нийслэл ямар шүү зохион байгуулалттай байдгийг ч гэдэг соёл нь юу юм бэ гэдэг нь одоо бид нар мэдэхгүй л байлаа шүү дээ. Яг тэрэн шиг хүн гэдэг амт нэг далд ертөнцид дээр ч гэсэн мэдрээгүй, мэдээгүй, уншаагүй, судаагүй, сонсоогүй зүйлээ хараагүй зүйлээ төсөөлж чаддаггүй. Мөн төсөөлж чаддаггүй бид нар төсөөллийг нэмж өгөхийг хичээдэг. Тийм учраас 10 өдөр сургалт явуулж байгаа байхгүй. Бид нар одоо нэг бүх тархийг сэргээд өчөж байгаа шүү дээ. Тэгэхээр хүний тархины чадамж нэгдээд тэгэхээр одоо нэг төсөөлж чадаагүй зүйлээ сэтгэл чадвар тийм арай өөр цар хүрээ чанар сэтгэлдээ шахдаг оюуны цар хүрээ нээдэг өөрт байгаа шин авиасуудыг чадваруудыг одоо олж харддаг ч гэдэг юм уу те эсвэл хүний тархины хүч ийм хязгааргүй шүү гэдгийг одоо мэдэрч таньж одоо бас ингэж авдгаараа хүний тархины цоож нэгдэг чинь зүрх болоо тархины цоожийг нэгдэг чинь их чухал шүү дээ. Одоо юу тэрийг бол нээж өгөх хичээдэг учраас 10 мөр төрлийн сургалтыг зориуд орж байгаа. 10 шал өөр одоо тийм зүйлээ ордогоороо бас нэг сургалт маань онцлогтой байдаг. Бидний өдөр тутам тодорхой ингээд үйлдэл хийгээд тахлаар
амьдралын хэв маяг иймэрхүү л байх хэрэгтэй. Би нэг ингэ хичээл амьдрах гэж ирсэн ч гэдэг юм аа. Миний чаддаг, миний мэддэг зүйл юм ч гэдэг юм уу тийм. Энэ бүхэд л одоо ингэ хязгаарлагддаг гэж боддог шүү дээ. Одоо тэгээд ажил гэргээл ингээл явал ажил гэрэл болчихдог тийм үү? Ажил гэр дэлгүүр бол ажил гэр дэлгүүр болчихдог гэдэг шиг. Тэгэхээр нэг суусан цэцнээс явсан тэнэг гэдэг шиг яваад сонсоод таниад ийм зүйл байд юм шүү дээ. Бас юм боломж байд юм байна. Ийм мэдлэг байд юм байна. Ийм одоо гац байж болох юм байна гэдэг ингээд тэр бүгдийг таниулахаар бас их нөгөө тархиныхан сүйд нэгдэж байгаа гэсэн үг байхгүй. Онц цаажууд нэгдээд тэгэхээр маш хүчтэй сэтгэдэг, маш өөр чанар зүйлийг олж хардаг. Өөрийгөө их өөр өнцгөөс харж хардаг. Өөрийнхөө амьдралын одоо утга учирыг маш одоо өргөн сар хүрэн дээр ингээд төсөөлж гэдэг юм уу? Арай томьёолж хардаг тийм. Хүчтэй юм одоо хардаг тийм. Тийм арай өөр тэгээд арай тэр одоо нэг одоо ууд нэг тэр дараагийн ууд хаалга нэгддэг гэх тийм. Тэр шиг ингээд дараагийнх нь боломжууд нэгцээр хагаад сүлдээ ийм байсан байна. Тийм. Тэгэхгүй мэдрэмжүүдийг бас авч чадлаа. За яг жишээлбэл нэг юм яриа л да. Хүмүүс ингээд бодлын хүч гэж яриад. Эцсийн дүндээ бодол гэж үү? Яг бодлыг хаана байдаг? Бодол гэдэг зүйл ямар эрчимтэй байд юм бэ? Ямар орон зайн тултай байд юм бэ? Бодлын хурд гэдэг зүйл нь юу? Хүч гэдэг зүйл нь юу? Бодлын одоо туулах чадварч гэдэг юм уу? Бодлын үйлдэх чадвар юу байд юм бэ? Тэр бол нэг бодол хүчтэй гэж ярьдгаас биш. Яг бодол тийм айхтар гэдэг бодол бие чинь энэ гэж яриад. Яг бижээд байгаа тийм үү? Тэгээд тэр бүхнээс одоо үндсэн цаана амин сүнс гэдэг юм уу? Үндсэн мэдлэгийг одоо сайн мэдэхгүй байдаг. За тэгвэл энэ дээр ганцхан жишээ хэлээ л да. Жишээлбэл эмэгтэйчүүдийн бодлын тарих зүүн хавдал дотор байдаг. Тархин дотор ч нэг хавдал тарих гэж байгаа даа шүү дээ. Баруун зүүн хавдал тарих. Хажуугийн тарих гэж нэрлэдэг. Тэнгүү дахиад орон 3 дугаар хавдал тарих, дахиад доошоо явдаа савилын хавдал, дахиад доошоо явдаа 4 дугаар хавдал тарих. Тэгэнгүүт эмэгтэйчүүдийг зүүн хавдал тарих, эрэгтэйчүүдийг баруун хавдал дотор. Жишээлбэл бодлын тарих. Гэтэл бодлын тархин дээр бодлын хүчний тамгатай хүмүүс бодлоо өгдөөцтэй одоо холбогдож байгаа. Гэтэл тэр өгдөөц аль орон зайс холбогдоод байгаа. Цөмөөс холбогдож байгаа жишээлбэл цөмийн орон зайд байгаа өгдөөцтэй холбогдож байгаа. Буюу цөмийн орон зайд ямар эрчим байгаа гэхээр одоо цэцрэг эрчим гэдэг нь цөмийн эрчим байгаа шүү. Хамгийн хүчтэй эрчим байгаа шүү. Тэгэхээр нэг хэлхээсээ хийхээсээ бодох нь аюултай. Гэсэн өөрөлд шууд цацрагаар бид нар тоглолт хийж байгаа гэсэн үг байхгүй. Муу зүйл бодоод байх юм бол өнөөдөр нэг атомын бомбууд дэлбэлээд одоо хохирол учруулж байгаатай адилхан цацраг гэдэг бодисыг их хэмжээгээр одоо тарааж байгаатай адилхан хуршаан гэдэг юм агаар манд гэдэг юм өөртөө цацраг идэвхт бодисын хорыг шууд өөрөөсөө үйлдвэрлэж эсвэл өөртөө хурааж байгаатай адилхан. Тэгэхээр бодол нэг тийм цөмийн эрчимтэй цацраг эрчимтэй холбогддог тийм ядерны эрчимтэй нуклеар эрчимтэй холбогддог учраас маш аюултай гэдэг. Тийм учраас бодолцог байна. Нэг шаардлагатай. Бид нар бодлоосоо болж маш олон хүмүүс гэдэг юм буруу зүйлийг хийж байна. Бид нар өөрийнхөө тархинд сөрөг муу эрчмүүдийг хураан цуглуулж байгаа бусдын тухай таагүй зүйл бодохоор болчихсон муу цацраг эрчмийг, туяа эрчмийг, цөмийн эрчмийг илгээж байгаа. Тэгээ бодол ядж байгаад хүчтэй бодож, хүчтэй одоо үдсэн ядаж, хүчтэй одоо таа гэж байгаа хэлэх юм өдр чинь харвсан сум шиг гэж байгаа хүний бодол дээр нэг бодлын тархинаас гараад бодлын тархин дээр очиж байгаа нөгөө хүнд чинь сөрөг бодол өөрөө ихэхгүй төрөмж гэдэг юм. Гэх мэтлэн тийм аюултай байдаг. Тэгэхээр яг ийм үндсэлтэй шин тухайда тайлбарлана. Дээрээс нь бодоод чи сайн зүйл бод. Энд дээрээ төлөрч байгаа ямар мэдрэмж, ямар зүйл чамд илэрч байна вэ? Чиний тархинд ямар зүйл мэдрэгдэж байна вэ? Чиний зүрхэнд ямар зүйл өрнөж байна вэ? Энийг мэд тань. За муу зүйл бод. Ямар аюул байна вэ? Яаж одоо чамд тавьчихл гэдэг юм, ямар ч чамд боомл гэдэг юм, ямар чамд аюулхаад зүрхэн дээр ямар сөрөг зүйл ирж байна гэж бэжээс сая хүн ойлгодог байхгүй бээрэн тоолж. Тэгэхээр манай сургалтууд яг үгээр хамгийн гол манай сургалтуудаас давуу тал нь заавал мэдрүүлдэг. Заавал өнөрлүүлдэг. Одоо жишээлбэл өнөрлөх шаардлагатай өнөрлүүлнэ. 5 мэдрэх тарих яах гэж байж байгаа. 5 мэдрэх дээр тархин дээр чинь үндсэн 5 мэдрэх тарихтай чинь чамдын 5 мэдрэх тарих байгаа шүү дээ. Чамд руу нэвтрэх. Сонслоо тэгвэл чамдыг сонсно. Харлаа тэгвэл чамдыг харна. Уур далдыг харна гэсэн үг тийм. Үнэртлээ тэгвэл далдын үнэрийг үнэртнэ. Ингэж яжаа 5 мэдрэх тарих чинь хос
ил болоод далд ертөнцтэйгээ зэрэг хүртэж байгаа, зэрэг үйлчилж чаддаг. Тэгэхээр 5 метр хүн тархины тэр чанад хүчийг бас таниулж өгдөг байхгүй. Тэгжээж чиний мэдэрсэн зүйл миний ярьсан зүйл тийм үү? Жишээлбэл чи тэр муухай бодлоо, өмхий бодлоо үнэртэй биз. Яагаад өмхий санаатай гэдэг. Тэр өмхий санаанаас юу үнэртэй чи үнэртэй биз. Тэр өмхий санаанаас юу амтдаг чи амтаад үз. Гэх мэтлээ иймэрхүү байдлаар манай сургалтуудаар явуулдаг учраас нэг арга билег хосолдог нэгдүгээр, хоёрдугаар тэнгэрийн шин тухайныг аргын шин тухайнтай хосож явуулдагаараа туйлаас давуу байдаг шүү. Дээрээс нь чанад руу нэлээд сайн нэлээд дав нэвтэрч эхэлж байгаа гэдэг утгаараа харьцангуй нэг хүн чи одоо юу гэдэг жишээлбэл одоо түрүүний ярьсанчлан ингээл анх удаа Америкт очсон хүмүүс хуржээд өдөрөө харсан зүйлээ Америкч нь тийм бэлээ гэж ярьдаг шиг бид нэг жоохон ингээд тэмдэрч мэдэрч тоолж байгаа зүйлээ үгүй ийм байд юм биш. Үгүй тархичин бас ийм чадвартай юм биш. Үгүй энд ч тэр нөгөө борцоо тархины ч үйл ажиллагаа ийм байд юм биш. Тийм үү? Бид нар борцоо тархигээд ирэх юм. Борцоо тархины гэдэг ясан дээр анхаарлын тархин биш тий. Тэгэхээр борцоо тархийг бид нар нараар хоолдог гэсэн чинь яг үндэ борцоо тархин нараар биш өөр зүйлээр хоолдог юм биш тий. Гэдгийг үнэн итгүүлнэ. Чи нараар хооллоо. Нараар хооллохоо нарны эрчмэд тэтгэж гэнэ амин хүч амьсгаланд тэтгэж гэнэ мэдрээд тэгвэл одоо өөр тэргээр нь мэдрээд аль нь илүү чамд нөлөөж байна, алинд нь чи илүү борцоо тархины үйл ажиллагаа чинь сэргээд чи илүү зөрөгчин гэдэг юм уу, өртчин гэдэг юм мэдрэг болж байна. Илүү чиний юмд анхаарал хандуулах чадвар илүү сайжирч байна. Тэрийг анзаар одоо мэдээд ингээд яг л дадлагтай хостон явагддаг гэдэг утгаараа манайх одоо намдын тэнгэрээс сургалтууд өөр байдаг гэж хэлье да тий. Одоо өөр байдгийг өөр байдаг гэж хэлэхээс өөр биш зүйлийг өөр гэж ярих гэж байгаа биш юм. Үнэхээр өөр байдаг түрүүний сургалтанд суудсан хүмүүс батлаа өгнө. Нотлох эцэст нь болно, гэрчлэх хүмүүс нь болно. Тийм учраас би ямар зүйлээр бодлоо ярьж байгаа бишээр одоо өөрийнхөө хийдэг үйл ажиллагаа давуу шүү, өрмөгц шүү, онцлог шүү, бас гүн төвшний шүү, өргөн царх хүрээтэй шүү гэж ярьж байгаа штеп. За тэгээд төвшөөч чам дээр гой тохиолдлууд гарсан уу? Чи зааж авах юм. Саны нөгөө таны ярьдаг шиг яг өөр дээрэл одоо үзчихэж л одоо хүн итгэдэг гэдэг шиг. Яг л одоо ингээл хийгээл яг биен дээр нь хийхдээ өөр ирэхгүй ингээл янз бүр болж байгаа штеп. Зарим нь ингээл дуулна, уйлна, биен өөрөө ирэхгүй цаанаасаа эсэнд хөдлөн те, биен хөдлөн, бөмбөн хөдлөн. Тэгээд ирэхлээр ингээд хөө би яа төдөө яг энийг яах вэ гэл ингээл жоохон гайхсгийгэл ийм зүйлүүд бол зөндөл их болчихж байгаа л доо. Тэгэхээр за тэгвэл одоо энийг нь дараад нь тэгж заснаа, ингэж заснаа гэдэг. Хөө зүг болсон юм шиг та. Ингээл яг тийм зүйлүүд бол ерөнхийдөө ангал жилдээ тулцсан өөр төр хийж байгаа бол тийм бас нэг юм хариулах гэсэн. Манай нэг лайвд би бас яг завтай гэдэг бас юм уу харамлалтай хүмүүс нь фидбек яаж ингэж хангалттай тавиад юуг нь сайжруулах уу, юуг нь хүмүүст илүү дахиж төвтгөө тайлбарж ойлгуулах уу гэдэг юм тийм. Тэгэхээр нэг бичсэн танаас сургалтын нэрлэх үйлсэн, үнсэн, инээсэн те одоо яасан маасан те амьсгаацсан хүмүүс байдаг юм билээ штэ гэж байгаа хгүй. Эцсийн дүндээ тэгвэл хумсар гэж юу юм? Тийм биз дээ. Мэдрэмж гэдэг чинь юу юм? 5 мэдрэхүн тарих яах гэж ажиллаад байгаа юм. Би дээр чинь мэдрэхүн мэдрэхт нь сонсон одоо юмыг ингээд сонсох, үнэрлэх, амтлах тийм хөдөл мэдрэх гэдэг чинь юу юм тийм хөдөл. Энэ бүх үйлдэлээр хүмүүс чинь бүх зүйлээ ухамсарладаг штеп, мэдэрдэг штеп. Тэгээс бүх юм нь хаалттай, юу ч болж ирсэн мэдэрдэггүй. Ингээл хөшүүн байх юм бол өөрсдөө чинь хаалттай байх юм магадгүй ойлгохгүй юм шиг байна. Хамгийн хайртай үгдээ чинь гэдэг нь хамгийн хайртай сүнс чинь. Хамгийн хайртай махан би чинь илгэн зүрхэн өөт чинь ингээд хүсэлтэн илэрхийлээд ингээд баярлцснаа гэдэг юм уу, таларснаа гэдэг юм уу, гомцсноо гэдэг юм уу, уурснаа. Илэрхийлсний хүчнэл хүн бид нар яг уурлаж, цаалаж, уйлж, инжиж баярлж хөөд ингэж явдаг. Тэгвэл богинохон хувцаанд бид нар тэрийг гаргуулж чадчихжээ шүү дээ. Тэгжээж хүн яг задардаг. Инээхээ болцоог бид нар инээлгэж ижил задлаа шүү дээ. Уйлхаа болчихсон хүмүүс байдаг. Зовлондоо гэдэг хэд хатуужаад гэдэг хэд тутагшаад. Тэгвэл уйлж ижил үрцэн юм. Зүрхийн юм. Уурсаар байгаад идэрхт ингээ боомлцсон. Уураас өөр юм мэдэхгүй байна. Тэрийг яаж уурын задлахгүй болохгүй шүү дээ. Зүрхийн өнгөлцгийн аюулхайг цээжийн нээжүүж тэр чинь уурлахтаа ингээ төгжирсэн далд хумсртаа суусан асар их мэдээл уурлахтаа зүрхэндээ суулгасан энгэр сээжиндээ суулгасан харамгүй эрчим болоод эрчмийн одоо сөрөг цохилтонд нөлөөлөгцөөр хагаад хөрдүүд нь хаагдсан. Тэгээс үлдээ баярлж мэдгүй, инээж мэдгүй, талархаж мэдгүй болчиход байна. Тэрийг бид нар задлахын тулд задлаад өгөхлөр яадаг.
баярлсан бие эрхтэн, баярлсан зүрх, баярлсан үрц, баярлсан цээж, уйлна, инээ, хөөрн, онгорн тийм болж байна. Тийм юм болсон чинь танаа сургалтаа сургалтанд сууж байгаа хүмүүс гэж баахан л уйлсан, үнсэн, инээсэн яасан. Тэгээ би бүр гайхаж байгаа байхгүй. Бүр уйлж ч мэдхээ болсон, инээж ч мэдхээ болсон, баярлж мэдхээ болсон, жаргал гэдгийг амсгаан болсон хүмүүс байдаг юм хайшин гэдэг. Эцсийн дүндээ хүн тийм бэжээс сайн нэгддэг, тийм бэжээс сүм нэгддэг. Сүүд нэгдчихэж сая хүний хэлсэн зүйлийг бол. Сүүд нэгдчихэж өөрийнхөө бие эрхтнийг дотоод ертөнцөө чагнана. Эд эрхтнүүдээ чагнана. Тархиан чагнана, зүрхэн чагнана. Дараа нь яах юм? Эхлээд байгаль дэлхийгаа сүвчин нээлттэй бижиж мэдрэн ш. Энийг тийм юм бас хэлье гэж бодож байсан чи сая яриад авахтаа би оруулаад ирлээ. За тэгээд дээрэс нь олон төрлийн гэдгээр одоо энэ жишээлбэл оддын нүдний 5 дахь хичээл байх шиг байна тийм үү? Гэтэл одоо энэ дээр жишээлбэл нүдний бид нар нүг нэлмээрээ сайжруулах гэдэг байгаа шүү дээ. Ил болоод талт ертөнцийн нэг одоо нүдэрээ хардаг. Нүд харсан зүйлийг өрцөн дээр хацар задалдаг. Сайхан зүйл харж уу, саар зүйл харж уу гэдэг. Яг нь ил тодод хүмүүсийг бид нар анзаарч байна. Гэтэл талт ертөнцийн зүйлийг бид нар харж одоо анзаарч мэдхгүй. Гэтэл төрийн өрц өрөн гэсэн мэлмиттэй байна. Тавьдтай байна. Талт ертөнцийн зүйлийг нүд далтын чадвараараа гэдэг юм уу? Далтыг хардаг тэр мэлмийг харлаа. Өрцөн дээр тайлагдлаа. Муухай зүйлийнхэн өрц өдөө одоо тийм үү? Муухай зүйл харах юм бол одоо ингээд сэтгэл таагүй болдооч гэдэг би хэрэгтэй зөвөрт. Тэгвэл бид нар жишээл одоо ярих 5 ухамсар гэж тэрэн шиг 5 ухамсар нэг 5 мэдэргүй. Тэгэнгүүт жишээлбэл одоо оддын нүднэр бид нар нүдний линзийг солонгон бүрхөвч линз шиглэг бүрхөвчийг бид нар яаж ирүүлжүүлдэг юм бэ ингээл хичээл байж. Гэтэл бид нар яг өмнөд нүдний линз нь өчнөө олон эсүүдтэй тэр өчнөө олон эсүүд нь жишээлбэл чадвартай байхын тулд ер нь хүн хөд за чадвартай байхын тулд нүдний линз нэгдүгээр өөрийн гэсэн хүнстэй буюу хоололдог, ундалдаг, эрчимтэй, энергитэй, гэрэлтэй, цацрагтай, туяатай, солонготой, болортой байл. Тэгтэл нүдний линз дуулдаг, нүдний линз амьсгалдаг, хөгжимддэг, ярьдаг, амардаг, сэрдэг, жаргадаг гэдэг энэ мэдлэг жишээлбэл мэдэхгүй л ахгүй хүн бид яг энэ би хинбэ гэдгийг мэдэхгүй л явж байгаа шүү дээ. Миний би энэ эргэтэн одоо ингээд жишээлбэл хөмсөг шиг хэрэггүй эргэтэн алга гэх нэг бичсэн байна. Хөмсөг ямар үүрэгтэйгээр бид нар заяагцсныг мэдэхгүй байна. Тэгснээ бас ингэсэн өдөр бичсэн юм димлээ. Эргэтэн хүнд хөгшиг хэрэггүй эргэтэн алга. Тэр эргэтэн хүний хөх гээд байгаа эргэтэн нь өөрөө мөгөөрсөн эдсүүдийн тийм үү сүм эсүүдийг нь одоо тижээх гэдэг юм уу хоолдох сүм шүүрлүүдийг ялгаруулдаг одоо эсүүдийг эргэтнүүдийг эдүүдийг хариуцдаг гэдгийг мэдэхгүй байгаа. Үрц гэдэг зүйлтэй, өрөвч гэдэг зүйлтэй, үгзэг гэдэг зүйлтэй жишээлбэл хөхний төр товч буюу нөсөө холбоотойг мэдэхгүй явж байгаа. Яагаад заавал нөсөө байгаа? Дээр нь яагаад үрс байгаа? Дээр нь яагаад товч байгаа? Товчны дотор нь яагаад сүд байгаа? Сүмнээс нь яагаад эрэгтэй хүүхдээс ч гэсэн эрэгтэй хүнээс ч гэсэн тодорхой хэмжээнд тос шиг тийм одоо зүйл гардаг юм бэ? Ялгардыг ямар үүрэгтэй юм бэ гэдгийг мэдэхгүй явж байгаа. Гэх юм шнэ. Тэгээд өнөг өдөр тийм зовлондоо болоод хөхний товчууд хаагддаг. Тийм үү? Сүүд хаагддаг. Тэрнээсээ үүдлээд сүм шүүрдүүд нь ялгархаа болоод мөгөөрсөн цагаан мөгөөрсөн эдэрхтнүүд нь буюу сүм эдэсүүд нь эрчмээр гэдэг юм уу тижээлэр хүнсээр дутагдгийг мэдэхгүй явж шин. Тэгэхээр бид нар үнэхээр өөртөө мэдхээ болцсон би. Би хин бэ гэж мэдхээ болчихсон хүмүүс яаж бид нар тархитай байх юм бэ? Одоо нэг хүчрхэг бөө гэгэн тархитай байх гэдэг юм бэ тий? Гэдгээ бас бодмоор санагдаж байгаа юм. Тэгээ яг тэр бүгдийг л тайлбар таниулж өгдөг дөө. Хамгийн эхлээд бид нар гадагшаа юм хэлэхээс дотгошоо өөрийгөө сайн мэдхтэй шинжлэх ухаантай мэдмээр. Эд эрхтэнтэй мэдмээр. Хинхэрцэг ямар зориулттай, эгэм ямар зориулттай, богино хавраг гэж ямар учраас богино хавраг галт хийдэг юм бэ? Өвчүүл яагаад галт хийгээд ямар учиртай юм бэ? Хийдэг шалтгаан нь юу юм бэ? Уг үндэс нь юу юм бэ? Эрдэм нь юу юм бэ? Тийм үү? Гэх мэтлэг ингээд явахтай очиж байгаа. За тэгээ тархинд очир өшнөө олон биеуд буюу бөөмсүүд цөмөд гэнэрлэгдсэн байж байна. Бөөмөд цөмөд бие тэгээ дээрэс нь за би хийж хэлэхдээ энэ бүгдээрээ үүрэгтэй байна. Улаан бөөм гэж үүрэгтэй байна. Хар бие үүрэгтэй байна. Тийм үү? Хөх бие буюу синтал тарих үүрэгтэй байна. Табинуудаа бөөм үүрэгтэй байна. Форникс үүрэгтэй байна. Эвэрлэг тарих үүрэгтэй байна. Ингээд дахиад чидүүн гэнэрсэн бөөм үүрэгтэй байна. За тэгээ баг тарихны дөрөв том
бөөм үүрэгтэй байна. Баг тарих өөрөө атраа үүрэгтэй. Энэ болгоныг мэдэхгүй байгаа аахгүй. Мэдэхгүй байгаа болохоор тархиныхаа хүчийг авч чадахгүй. Нэг л их бясалгаад байна, нэг л их гэгэрх гээд юм гэсэн хүмүүс. Нэг л их тэгэхээр нэг тэр бүгдд нь л тодорхой хэмжээгээр нэмэрх бодох гэж тийм үү? Одоо чи бясалгаас сурцсан ба. Чи хурмастын эрчим рүү гэдэг юм уу? Өнгөт гэрлийн эрчим рүү өөрийгөө хөглөөд сүнснийхаа эрчимдэр энергийг ингээд өнгөт эрчимүүдийг тэжээгээс сурцсан бол одоо чиний тархин ийм зүйл байдаг юм аа. Чи мэдрэх чадвартай болчлоо. Чи хүнслэх чадвартай болчлоо. Чиний сүнс одоо тодорхой хэмжээгээр цэвэр амин болчлоо. Гэдэг тийм зарчмаар явж байгаа хгүй. Чи өнөөдөр йог хийж байгаа. Чиний махан би йог хийх зорилго нь юу юм бэ тийм үү? Хөвчөрсөн одоо хөрсөн идэрхтнүүдээс судалж ин сүрмсөө бочингаа ясныхаа хальсуудыг идэрхтнийхаа хальсуудыг судалж байна. Чи судасныхаа хальсыг судалж байна. Тунгалын хальсуудаа судалж байна. Тэгвэл цаана чинь яагаад хөшөөд байгаа вэ? Чам чи эсвүүдээс бүрдсэн шүү дээ. Чиний эсвүүд адилхан шүрмстэй, адилхан мөнгөөртэй. Чиний эсвүүд адилхан хальстай шүү. Тэд нар бас одоо хөрсөн байдаг, хатангарсан байдаг, хатцсан байдаг, босдогдсон байдаг. Тэгэхээр чи тэдрийг бас сууд. Эхлээд чи эсвүүдээс судлаад өгч. Эсвүүдийнхаа доторгоо оршихуун буюу эргэтэнцрүүдийг судлаад ингээд уян харамхай болгоод өгч. Тэгвэл бүх эсчин сударна. Мембранууд нь сударна. Мембранууд судрахаар чиний эд сударна. Чиний эд судлахаар эргэтэн сударна. Эргэтэн судлахаар хүссэн хүчтэйгүү чиний эргэтэн тогтолцоо сударчнаа. Тийм учраас чи одоо сайхан йог хий. Тэгэх юм бол чиний бүх хүсэлт байгаа йог гэж юу хүсэж байгаа? Яагаад йог хийгээд байгаа? Тэгвэл бие судлах гэдэг бочин сүрэмжөө одоо уян харамхай болгох гэдэг. Тэгвэл одоо ингэ чинь ингээд нэг логиктойгоор эрдэмүүдийг зааж байгаа л да. Тэг йог ордог тэг Яг орж байгаа. Амьсгал орж байгаа. Амьсгалтай сүлжтэй. Амьсгалын хичээл бол одоо хүчтэй явдаг л да. Бас л онолтой явдаг. Тэгэхээр ам гэж юу юм бэ? Амийг юугаар тэтгэдэг юм бэ? Яахын тулд амьсгалдаг юм бэ? Амийг тэтгэдэг зүйлүүд нь юу юм бэ гэдэг. Тэгэл амьсгалын цан дахиад нөгөө бөөмхний амхны йог ярина. Бөөмхний йог ярина. Эсийн йог ярина. Йог ярина ингээд тэрийг ярихаас гадна хийлүүн ярьлаа хийлээ үйлдэлээ мэдрүүллээ дараа нь холбож өглөө мэдрэмж хоёроо холболоо одоо энэ чинь мөн үү за тэгвэл энийг одоо жишээлбэл онол гэдэг юм аа гэдэг юм энийг одоо чиний би ингэж бүтсэн юм аа гэдэг юм те энэ зүйлийг хийж байгаа л тийм ингээд ярихаас биш амьгээл ганцхан гал яриад байхгүй тийм амьны цан жишээлбэл аршаан ярих хэрэгтэй шүү дээ амьны цан жишээлбэл эрдэнэс буюу 9 эрдэнэсээр хийчих тоосоо ярих хэрэгтэй шүү. Тоос явж юу юм түн бодсын гарал ус уг гарахны эцэг юм 9 эрдэнэ гэдэг ч юм. Ингээд маш эрдэмтэй байна. Тэнгүүтээ худлаа яриад 9 эрдэнэ гэвэл за тэгвэл шалгая. Үнэхээр худлаа байна уу байна. Чиний бид одоо тоос гэдэг зүйл чинь түн бодс мөн үү биш үү? Түн бодсын заглаа уг язгуур үнсэн үүтгэл нь 9 эрдэнэ мөн. Заалтын үзэн мөнгөний үзэн гангийн үзчих юм. Ингээд ярьсан бүх юм нотолч зааж агаар манай сургалтууд давуу маш тав. Хоёрдугаар одоо болно. Одоо мэдлэгтэй байх хэрэгтэй. 70 ертөнцийн тийм онолгүй мэдлэггүй зүйл биш шүү дээ. Эрдэмгүй зүйл биш, томьёогүй тэгшгэлгүй зүйл биш шүү дээ. Бүгд онлын түвшинд эрдэмтэй, мэдлэгтэй, тэгшгэлтэй, тогтмолуудтай. Тэгээд тэгжээд бид нар бүтсэн. Хэрвээ тэгээгүй байсан бол жишээлбэл яадаг бидний гар бүх хүний гар ингээл 3 үетэй тийм үү 5 хурдтай биш байх болох гэдэг шүү дээ. Зарим нь 10-тай, зарим нь 7-тай. Тийм байх хэрэгтэй. Үгүй цаан чинь тэгшгэл байна, цаан чинь онол байна. Цаан чинь томьёо байна. Тийм үү хэн ч 3 үетэй биш л байгаа юм чинь. Гэх юм шүү дээ. Энэ зүйлийг таниулахыг зорж байгаа нь өөрөө энийг л мэдлэг гэдэг байгаа шүү дээ нэг талаасаа. Тэгж бас хэлчихсэн. Бүх юм онолтой. Шүүч ямар хичээлүүд ордог вэ? Би 5 дугаар хичээлийн хичээл сууж байна. За тэгээд одоо бас амжаад нэг цастай байгаа дээр цасны эрдэм хичээл юм. Тийм би одоо тэр бас их онцлогтой. Цасны эрдэм гэдэг чинь за ингээд хэлчихээ да. Үсээ бичсэн чинь. Цасны эрдэм гэдэг чинь бидэрт нөгөө маш олон мөнгөн эсүүд гэх үү мөсний эсүүд байна. За энэ дэлхий дээр юу вэ? Мөнх цас тайрхтууд байна. Энэ дэлхий дээр маш их мөсөн далай тэнгис уулнуудууд байна. Дахиад дэлхийн гүн мөнх цэдгүүд байна. Дахиад тэнгэрээс яаж цас мөндрүүд бууж байна. Дандаа мөснүүд. Тэгэхээр яг энэ шиг бидний бие адилхан нөгөө тэр жавар, цан хүүрэг, мөс, мөндөр, мөнх цэдгээр амьсгалдаг, мөсөөр амьсгалдаг эсүүдтэй. Яагаад гэвэл бид нар эхлэхийн түн бодисоос бүрдчихэд шүү дээ. Тэгэхээр тэр мөсний эсүүд буюу тэр мөндрийн эсүүд гэдэг эсүүд бас байгаа. Тэдэрт
энэ жавар цас хэрэгтэй байгаа байхгүй. Эрчмийн төвшөндөө ч тэр арга ертөнцийн бодит ертөнцийн төвшөндөө ч бодис төвшөндөө ч ох эрчим төвшөндөө ч тэр хэрэгтэй байна. Тэгжээч бид нар бас нэг тийм мөнгөн тарих одоо өснөр амьсгалдаг тархиуд идэрхтнүүд байгаа даа учраас мөнгөн эрдэнэсээс бүрдсэн эсвүүд өснөөс бүрдсэн эсвүүд байгаа учраас тэрийг нөгөө нэг хүчжүүлээд өгөхөөр сэтгэл хариун болно. Сэтгэл маш хариун болно. Дээрэс нь өөрсдийг цэвэр томгодог болно. Дээрэс нь тарих их тийм сарвал болдог. Өөрөөр хэлбэл мөс ямар шин чанартай яг тэр мөсний шин чанарууд бидний бас бидэдэг. Хүний мөс гэж ярьдаг зүйл тэндээс үүдэлтэй байхгүй. Үнэхээр чи хүний мөстэй байхыг хичээж яваад нөгөө нэг мөсний имчилгээ гэдэг нь мөсний сургалт эрдэм бас явж ээжж өөртөө байгаа эсвүүдийнхээ онцлогийг мэдээд ийм учраас бидрийг дөрвөн улиралтай одоо энэ дэлхийн дөрвөн улиралтай одоо нутагт амьдруулад байгаа юм байна. Дан халуун оронд амьдруулаагүй юм байна. Зорилго нь энэ байсан юм байна. Ингэжээж бид нар тархлаатай, ингэжээж бид нар илүү мөс сайтай, яс сайтай, илүү сэтгэл ариун тархины үйл ажиллагаа сарвал тунгалаг байдığım байна гэдгийг бас ойлгуулдаг л та. Тэгэхээр бас нэг цастай байгаа дээр амжаад бас зарлах гад 4 сарын 20-нд сургалт зарлж эхэлж байна. Тийм 3 сарын. Юу л 3 сарын 10-нд. Яа. За амьсгалын хичээл ордог. Тэгэхээр алтан нарны хичээл бас их гоё. 108 эд зүйл гэрэлтэй гээтэй бүхнийг харж одоо ямар ч тархийг бол задлж өгдөг. Тархины чадвар, алтан нарны хичээл, оддын эрдэм, цасны эрдэм, Монгол бичиг бас их сонирхолтой. Даалгавар амны нөхөхийн ихэс хондод унахта хаавра яаж амьсгал анх авдсан бэ гэдэг. Хичээл манаас ихгүй. Ер нь л бүх хичээл ингээд давтагчгүй гоё болохоор. За би эндээс нэг хичээл тийм монгол шиг бас нөгөө нэгэнтэй л бөөгийн тарих гэж байгаа юм чинь бичиг соёл оростой болж байна. Яах гэж нөгөө монгол өвдөцийн нөгөө бүтээсэн гэдэг юм уу зохиосон бүх зүйл дэндүү гүн хаанч. Тийм учраас яг монголчууд өөр бичгтэй байж болох байсан. Тэгэл яг заавал ингээ буган бичгээс үсэлтэйгээр уйгурчин буюу одоо босоо монгол бичгтэй байгаа юм бэ. Тэрний утга учирыг маш сайн танилцуулдаг. За би маш тодорхой хэлье. За үгийн эхэнд үгийн дунд үгийн хатагт гэдэг ингээд бүх хэсэг ороод байна. Яагаад заавал үгийн тэгж буруу ангилаад үзээд байгаа юм гэдэг нь маш чухал. Яагаад гэвэл үгийн эхэнд ордог хүний тархийг засдаг юм билээ. Тархийг засах биш тархинд охирчмүүдийг огторгуугаас татсан болгох юм билээ. За тэгвэл үгийн дунд ордог нь нугасанд болоод нугасан дотор гүйж байгаа чөмгөнд тэгээ нугас чинь бусад 500 энэ бус бүх хэрэгтнийгээ холбогдож байгаа шүү дээ. Нугасанд шин эрчмүүдийг татж өгдөг юм билээ. Одоо тэнгэрээс тэгэнгүүт үгийн адагт ордог гიშг нь одоо гიშгч үнэгийг өгч юм те тэр нь одоо хормостаас одоо хормос тэнгэр болоод илчлэгээс түмэн гоцыг бидний одоо годон ахар сүүл годон ундаг яс одоо тийм ингээд доод хэсгээр татаж өгч байгаа хгүй тэгжээж бид нар монгол бичгээр бичиж байхдаа бидний нуруу нугас эргэтэн одоо өнөөдөр маш их нурууны судтай байна, маш их тархины хатан туршилтай байна, маш их хөл өвдөг түнх шагаан одоо тийм өвчнөд одоо эрчмийн дутагдaltaй, хүнсний дутагдaltaй, шимийн дутагдaltaй, охин дутагдaltaй байна, түн бэзээ дутагдaltaй. Хэрвээ бид монгол бичгээр бичдэг байсан бол хизээч тийм зүйл болохгүй байсан юм бэл. Монгол бичиг бичгтээ монгол хүнийг босоод одоо нэгдүгээр нуруу нугасны цэвэрхэн одоо яагаад бол нуруугаар дамжаад ирсэн мөхөө явж байгаа. Дээрээс нь тархиар дамжаад охины тархины чадвар ураг тархины бүжигсгээ явуулж байгаа. Махан бие удирдах чиглэлүүдийг сэтгэл зүрхийг заалах тийм үү? Мөрийг зүг байлгах. Тэгээ энэ хөлчин бас ингээд тэнхлүүн бэжэж бид нар ингэж босоо байна штэ. Тэгээ тэрийг монгол бичиг өөрөө тахлаажуулж хамгаалж өгсөн юм билээ. Бид монгол бичгээр бичижсэн бол бидний зүүн гэдэг зүйл бидний тарих одоо өнөөдөр ингээд бөөгийн тархины сургалт явагдана. Явагдах дайны ботлоо бидний тэгж доройтохгүй байсан юм байна. Тархиа унтуулчаад тархиа сэрээ гэдэг үйл ажиллагаа бид нар явагдахгүй байсан юм байна. Өнөөдөр маш олон за энгийн нэр махан бид нар учрах юм бол хүзүүний шохоож
Тийм үү? Нурууны улмын гэмтэл гэдэг юм одоо дискнээс суулцч гэдэг. Тийм хаарцах нурууны гэмтэл ахар зүйл. Тийм зүйл байх. Ташааны, сүржний, толгойн одоо тийм өвдөгний ч гэх юм. Ийм сонин хизээч байхгүй байх гэсэн. Тэгээ энийг бол зүгээр байхгүй байсан билий гэж ярих биш байхгүй юу? Бүр үзүүлнэ. Одоо үгийн дундурсан гэдэг 7 гişгээр тэгэл бааби маань юм гээд ингээд бүгдийг үзүүлээ таниулаад дээрээ би юм тийм биш үү гэдгийг хойд хонд нь орт humсартан суудал зүрхэнд нь хоногч бид нар зааж үзэж байгаа л да. За иймэрхүү байдлаар явна. Тэгээд дээрэс нь хамгийн сүүлийн хичээлүүдийг би одоо санаж байна. Түүхээ мэдхгүй хүн айд өрсөн санагчин дуга гэдэг учраас тийм үү? Түүхээ мэддэг бол. Түүхээр бид нар яадаг юм бэ? Одоо хэрвээ бид түүхээ мэддэг гэсэн бол унтчаал өндөр сүнсээс сэргийгээс сууж явахгүйсэн баг. Түүх өөрөө биднэрт нөгөө нэг сүнсний хүчийг, энэ махан биеийн хүчийг, бүү тархины хүчийг, тэнгэрийн хүчийг өгч яах. Тийм л утгатай байсан юм. Генийн одоо хамгаалт чинь сүнс одоо түүхэл байсан байгаа байхгүй. Гэтэл түүхээ уншихгүй байна, түүхээ мэдэхгүй байна. Түүхээрээ уншиж одоо сэрэлгээд юм чи түүхээ унш. Тэгэх юм бол хүссэн хүсээгүй ч юм чи өөрөө сэрэх сэрэгтэй чи шууд ингээд дээшээ цойл сэрнэ гэж хэлээ. Гэх мэт нэгтэй нөгөө бас л нэг түүх уншаал яриад түүх уншиж ярих гэдэг биш. Түүхийн үнэхээр за хүмүүгийн түүх ямар ч үстэй, нэрон гүрний түүх ямар ч үстэй, хөх төргийн түүх гэдэг ингэж мэдрүүлж ийм хөх төргийн түүхийг чи хэрвээ уншиж явсан бол тийм үү шүтэж явсан бол дутуу учрал нэвтэрж ингэж тий түүхийг таньж явсан бол чамд өнөөдөр ийм чадварууд байх байсан. Чи ямар шаардлагагүйгээр өнгөлцгөө жишээ сэргийж чадахгүйс хүмүүгийн түүхтэй байсан бол чамд ихтгэлхийг хайрлах тийм хайрын хүч хүссэн хүсээгүй одоо хүмүүгийн түүхээс бий болох байсан юм. Чи ихтгэлхийг хайрлах гэдэг чинь үгүй чи өөрийгөө хайрлаж байгаа, удмаа хайрлаж байна. Үр үнсээ хайрлаж байгаа гэсэн үг. Гэх мэт ингээд их тийм мундаг одоо агуу хөвгдийн үсэл гэдэг энэ сургалтаар бол сургалтын цусан хүмүүс үнэхээр мэдэрдэг. Үнэхээр амарчдаг, үнэхээр би хин бэ? Би хаана байх ёстой байсан юм бэ? Би одоо хаана байх чадвартай юм бэ? Надад ямар боломж байна? Надад ямар хүч байна гэдгийг олж авдаг. Тийм. Тэгээд тийм юм гэдэг. Би одоо яг хоёр хичээл чинь хоёр хичээл чи ерөнхийдөө бол тэгэл нэг хоёр хэлтэй жиргэн бэлтгэлтэй. Тийм. Ягаад бэлтгэл хийгээд авахгүй яах вэ? Тийм тэрийг саналаа ярьчих тий. Тийм. Бидэрт одоо нэг тархины алтай эсүүд гэж байна. Одоо хүний биеэр дүр алтай эсүүд байна л да. Түрүүний ярьсан чинь нэг тийчиг тоосноос ам бүтсэн гэж байгаа тийм үү? Тэгвэл тоосны язгуур нь 9 эрдэнэ хэлчихэж байгаа. Тэгвэл бид нарт юу гэж үг вэ? Тоосноос бидний эдэрхтний амьуд нь амин эдэрхтнүүд дээр алтан хотоос үссэн эдэрхтэн байдаг байх нэ. Дээрээс нь бид нар алтан хотыг өдөртөн чиглүүлэх үүрэгтэй алтан тарих байдаг. Тэр алтан одоо эрчмээр гэдэг юм уу? Алтан махбодоор тэтгэгдэж бий болоод буцаад алтан одоо махбодын эрчим энергиэрээ гэрлээрээ цацрагаараа хүнсэлдэг гэдэг юм, хоолдог гэдэг юм, амьсгалдаг гэдэг юм, хэм хүчээр авдаг. Тийм тарих. Тэгэхээр тэр тархинуудын эсүүд өнөөдөр хүссэн хүсээгүй маш ихээр бидний тархинд байхгүй болсон. Стресстэй, депресстэй, муу юм бодоод байсаар байгаад алтан эсүүдээ бид нар алдсан юм билээ. Маш их хор цөөхөн болгосон юм билээ. Тэгээд нэгэнтээ цөөхөн болгосон байна. Тэгээд тархины эсүүд чинь тэгж амархан одоо үгүй хуваагдалт орж амархан гэж би боддог эсүүд угаасаа цаанаасаа биш. Одоо нэг тарих судалдаг хүмүүсүүд мэдж байгаа тархины эсүүдийн талаар. Гэхдээ удаан хугацаагаар ч гэсэн тэд ургадаг. Гэхдээ биднэрт өсрөнгөө маш богино хугацааны дэвшил хэрэгтэй байна. Бид нар маш богино хугацаанд тархиныхаа чадамжийг эргүүл сэргээх хэрэгтэй байна. Тэгэхээр яадаг вэ? Оргуугаас буюу алтан окторгуугаас алтан эсүүдийг шинээр тархинд суулгаж өгдөг бэлтгэл байдаг. Алтан эсүүдийг шинээр суулгаж тийм бэлтгэл байдаг. Дахиад түрүүний ярьсан чинь мөнгөн эсүүдтэй. Алтан эсүүд байж бидний яс сайн байна. Мөс сайн байна. Дахиад нөгөө нэг тархины чадамж маш өндөр байна гэсэн үг байхгүй юу? Тэгээд тэгэнгүүт дараа нь бид нар ингэ чөмгөж суусаал байгаа тавиг үзэж байгаа. За тэгэнгүүт дараа нь бид нар түрүүний ярьсан чинь мөнгөн эсүүдтэй. Тэгэхээр тархины мөнгөн эсүүд бас нөгөө нэг гомдлол, унтаал, гониглал, уйтгалаар гашуудсаар байгаад харамссаар байгаад гэдэг юм уу? Дахиад мөнгөн эсүүд болцсон. Дахиад бидний мөнгөн идэрхтүүд гэж байна.
Тийм бид нар 6 сар хэрэгтэнтэй шүү дээ дээрээс. Дахиад бидний идэрхтэн болгон нөгөө хийжиг тоос буюу нөгөө ямар ч яс гаргаад ирсэн мэн дотор нь яаж аршаан байж л. Ямар ч булчин гаргаад ирсэн дотор нь аршаан буюу ус чиг байж л. Гэдэгчлэн чухал нөгөө жишээлбэл даалч гэдэг юм тий. Чухал тийм юу идэрхтэнгүүдээ бид нар удирддаг мөнгө одоо тархины мөнгөн эсвүүдээ цөрөвцсөн. Бас нөгөө гашлагдсан буюу нөгөө мөнгөө харлуулсан гэж л хэлээд. Тэгэхээр тэрийг буцаад шинээр болгосуулдаг мөсөн одоо мөнгөн одын бөвөө бясалгал байж л юм. За дахиад тэнгууд бид нар сүм тархитай хамгийн гол юм хэлье. Нөгөө тоос суу орчин нэг учраас тэгэнгүүт сүүн тархиа бид нар хүчжүүлж ээж бид нар сүм цагаан сэтгэлтэй. Бид нар ихтэй шийгэн хайрлах, өгтргуугаан хайрлах, үүдмээ хайрлах, нэг нэгний хайрлах, өөрийн хайрлах тийм сайхан хайрыг одоо өөрөөсөө ялгуулж чадвартай болно. Гэтэл хүмүүс өнөөдөр маш нэг хайрыг тэр сайхан одоо шин чанарыг гэдэг юм уу? Төлөвийг гэдэг юм уу? Таньхан боллоо. Өнөөдөр ингээд хайрлаж байна. Би чамайг хайрлаж гэж маргааш нь үдсэн ядч чадчихжээ. Энэ тэгэхээр юу гэсэн үг? Хайр муу юм уу? Тэр хайр гэдэг зүйл яг үнэхээр гүн тань чадсан юм уу? Үнэхээр чи хайрладаг бол чи хизээч тэр хайр үрдэл байх ёстой шүү дээ. Жишээлбэл ягаад тийм бэдинг үрдэл байдаг гэх. Тэгээс биш хайр гэдэг зүйл тэгж сарнж алга болдог, тийм хийсч алга болдог тийм зүйл биш юм гинэ. Тэгэхээр хүн бид нэг хайрын үнцнийг байх мэдхэ болцсон. Яг хайр гэж юу юм бэ гэдэг мэдхэ болцсон юм. Нүг хайр гэдэг зүйлээ хайр биш зүйлтэйгээ холбоод үнэн гэдэг зүйлээ холбоод үнэн байхгүй болтогтой адилхан. Яг тэр язгуурын мөн чанарын хайрын мөн чанар хайрын мөн чанар хайрын их чанарыг хайрыг яг одоо үндсэн одоо уг чанар язгуур чанарыг мэдхэ болцсон. Тэгэхээр дахиад тэхийн тулд нэг хайраар бүтсэн хүмүүс хайраараа л хөглөгдөж зөнтэй бэлэгтэй эрдэмтэй новтой болдго юм байна. Тэгж бид нар чинь бусдад хайрыг түгээх гээд байгаа шүү дээ. Өвгдөөс нь хайраараа л их тийшийг хайрлаж хангасан хүн төрлөг хангасан. Гэтэл хайрын эсүүд нь бас зөөрч учраас дахиад сүм оддын бясалгал буюу сүм ээжүүдийн бясалгал хийж бэжиж энэ тархинд байхгүй болсон харин эсүүдийг суулгадаг. Иймэрхүү байдлаар бид нар нэг бас тархинд байхгүй болсон эсүүдийг шинээр суулгадаг өвгдийн өвдөс байна. Бид нар суулгаад байгаа биш. Оргуугаас огт оргуу зүйлээс орчлон ертөнцийг бүтээж чадсан өвгдөө. За огт оргуу байхад бидрийг бүтээж чадсан. Огт оргуу байхад эхлэлийг бүтээж чадсан. Тэр оргуу одоо бүтээгч эздүүд өөрсдөө тэр бясалгалын аргаар бүүгийн аргаар тийм үү. Тэр уян гэгшгээр хайр гээгээрээ бид тэр олон эсүүдийг суулгаж өгдөг. Тэгжээж нөгөө нэг энэ тархич нь хүчтэй юм байна. Тэгэхгүй бол угаасаа тархины чадамжинд дараачаад байх ёстой эсүүд нь хэд зөөрчүүд эдрийг яаж чухаагталтар болоод үржүүлэх гэхээр нөгөө тэжээгч зүйлүүд нь ох эрчмүүд нь шимт эрчмүүд нь тэр болор эрчмүүд нь байхгүй болчиход тэрийг авч мэдэхгүй авахлаар сүв суугууд нь хөвчлэн хаалттай эсвэл нэлтэд байсан чсэн хаанаас яаж авахаа мэдэхгүй. Тэгэхээр нөгөө угаасаа нөгөө арга үйлдэлүүд чи хүрчээд арга үйлдэлүүд чи хүрчээд өөртөө өвдөлтөөр хүн харахад ижлэн бясалгал хийгээд байгаа юм. Хүн харахад ижлэн бүгэ хийгээд байгаа юм шиг нэ. Цаанаа зарчмын хувьд шат үзүүд их хийгээд. Ингээд бидний тархин дотор байхгүй болсон, идэрхтэн дотор байхгүй болчихсон олон элсэн эртний эсүүдийг угуулж өгдөг. Бас тийм зөвхөн өрмөц бясалгал, өрмөгч одоо бүгээнүүд бас явагддаг байгаа. Амьсгалууд бас явагддаг байгаа. Амьсгалын дасгалыг бусдаа шаал өөр. Ам хаанаас үүссэн бэ? Ам үүсгэсэн тэр язгуур хийжиг тоос буюу 9 мөрөн 13 сүм шам 33 хормостаасаа татчихсан. Ангаар тэгжээжж дараа нь амиа эсрэг энэ бид дотор байгаа баш олон эсүүд амбуу болчиход амьсгалж чадахгүй амин өрхтнээс суларчаад ингээд өхлийн байдалтай гэдэг юм уу сулдаатай гэдэг юм уу амьсгаачин гэдэг болтлоод тийм сулдраад байхад нь амин эрчмийн тэтгэж одоо гал дээр түр шиг галаа ингээд бадрааж өгчөөд салхин тавьж өгнө гэдэг шиг амьсгалах боломжийн амьсгалах эрчим хүчийг дээрээс нь болгож өгдөг. Тэгээд үргэлж амьсгалах эрчим хүчээ хасаараа дамжуулаад одоо тэнгэрээс бэнэ ихтлхийгээс бэнэ хаанаас авдгийг тэр одоо тухайн эсүүд эс болгон өөр зүйлээр амьсгалж байгаа шүү дээ. Бүгдээ ижилхэн агаараар биш шүү дээ. Тэр бүх боломжийн нээж өгөөд хасан одоо ингээд бэлгээ хасын бүжиг хасын яг тэр амьсгалуудаар амьсгалсны дараа бүр аягүй мэдрэг болчихсон юм лээ. өсөв нээж амж. Би яг тийм мэдрэг болчихсон юм байна. Зүгээр ингээд гар хөлбөр ингээд би ярьцаагаад юм. Өсөв нээж амж. Эс болгоныг амьсгалуулж байгаа шүү дээ. Бид нар эс болгоныг амьсгалуулж байгаа. Ер нь эцсийн нүд хийх хүмүүний эс өдөртөж байгаа гэдэг бүхлийн зөвшөөрөх шүү дээ.
Тэгвэл бид нар хаашаа одоо жишээлбэл ясны эсэ чи одоо юу идмээр байна гэж бид нар тэрэн тохиолж мэддэггүй шүү дээ. Жишээлбэл миний өвдөгний эсүүд тийм үү одоо нэг зөөлөн эдийн эсүүд юугаар хүнслэхийг юугаар хоолтыг энэ бидний эзэн зүйлээс алийг нь өөртөө хэрэглэдэг ч мэдэхгүй байна. Амьдрал амьсгалсан агаар гэдэг зүйлээс яг аль одоо өмөрт хийн ч гэдэг юм аль одоо газ одоо салхин тийм үү аль одоо шүүдрэмж гэдэг юм тэнд очиж дэм болж байгааг бид нар мэддэггүй. Гэтэл бид нар одоо мэддэг байх ч боломжгүй. Ягаад гэвэл одоо 35-аас 70 их 80 дистэй гэдэг. Гэтэл бид нар эсрэг үнэхээр өндөр судалж бараг мэдэхгүй байна шүү дээ. Тэгэхээр тэд нар өөрсдөө юу иддгээ, юу яаж хэдээс амардгаа, яавал баярладгаа, яавал жаргадгаа тийм үү? Яавал биелдгээ, яавал дуудалдгаа тэд өөрсдөө мэдж байгаа учраас тэдэрт нь боломжийг олгох. Тэдэрт нь боломжийг олгоно. Тэдний өмнөр дайраад чи энийгэд чи махад өнөөдөр чи гурил гэдэг бид нар хийж мэдгүй. Чи зөвхөн ингэж амьсгал гэж бүр хийж чадахгүй. Чи ингэж л хөдөлгөөд өөрөө нэг тогтсон хөдөлгөөн хийгээд иж болохгүй байхгүй. Өөрөөр хөдөлж, өөрөөр амьсгал, өөрөөр жаргаж, өөрөөр одоо бүжгэлдэг гэж хэлээ да. Бис гэдэг зүйлдээ боломж олгож шийдэх юм бол чи эрүүл байна. Бүх эсүүдээ амьсгал бол өвчлөлтсөн эдгэрхний цаана амьгүй болцсон болоод амьсгалгүй болцсон эс байгаа л гэдгийг ойлгоод өчгөл гэж хүсэж байгаа. Тэгээд олноороо өвдсөн эдэмнүү эргэтэн байвал тэнд олон эсүүд бөөнөрөө амьсгалгүй, хоолгүй, хүнсгүй, хөдөлгөөнгүй, дуу чимээгүй аваагүй болчихсон байна гэдгийг л бас тогтоогоод өгөөрэй л гэж энийг нэг олж хараад өгөөч. Ингээд чи жижигхэн олон зүйлийн цуглуулгаас бүрдсэн. Чиний үсгэд хичнээн олон шиг бүс байна. Тэр шиг чиний ингээд ясыг хэмлэхэд хичнээн олон ясны эсүүдээс бүрдсэн байна. Энэ арсыг хичнээн олон арсны састуудаас гэдэг юм те хэмхтсүүдээс бүрдсэн байна гэдгээ хараад тэгээ бүх юмыг жоохнуудаа жижигнүүдийг өөрөг чинь бүтээсэн тэр нэгж зүйлүүдийг бүгднийг хайрлаад гэдэг бүгднийг өөрийнх нь таавар байх боломжийг олгоод хаяач гэсэн эсүүдийн чагнаад өгөөч. Тэгэх юм бол чи эрүүл байна. Тэгээд нүг хайраар тутсан эдгэртэн өвчлөлтөг энэ бол хайр болоод халамжаар тутсан эдсэл өвчлөлтөг. Тэгэхээр битгий эдгэртний хайраар дутаагаач. Битгий халамжаар дутаагаач гэж бас хэлмээр байд. Тэгээд нүг өөртөө болоор өөрийгөө хайрлаж байгаа гэтэл магадгүй чиний эдгэртэн чамаас шал өөр зүйлийг хайр гэж үздэг байвал яах юм. Маш өөр зүйлийг зүйлээр жаргадаг, инээдэг байвал яах юм тийм үү? Бид нар ч одоо хөвшмөл тарихтай хөвшмөл одоо үзэл хандлагатай болчиход байна шүү дээ. Гэж бас хэлээ. Тэгээд сайхан манаас руулна. Суугаач ээ. Өнсрийн хордоо тийм. Одоо маргааш 14. Тэгэхээр 3 сарын хооронд дараагийн ээлж сургалт маань эцэлтээ аваад эхэлсэн байгаа. Та бүхэн маань сургалтандаа идэвхтэй хамрагдаарай. Тэгээд бас нэг анзаарахад болж игэл очиод суучвал цахимаараа одоо яг бүр завгүй гадаадд байдаг эсвэл одоо үнэхээр завгүй юм л тэгж байгаа. Гэхдээ болж игэл очиод цахимаараа биш нөгөө юугаараа очиод яг цанжин дээр хэрэн сургалтанд яг өөрийнхөө биеэр хамрагдвал илүү бүр сайн шүү гэж хэлдэг. Тийм бас нэг хэлэх гэсэн. Яг өөрийнхөө биеэр одоо цанжин дээр ингээд кампустаар очиж суугаад өдрийн 3 хичээл явуулж байгаа байхгүй. Захимаар бол бид нар угаасаа төлбөртөө таарсан өдрийн 1-2 хичээл явуулж байгаа. Өөрөөр хэлбэл захим сургалт 30 хичээлтэй бол тийшээ танхимын буюу кампус сургалт 30 хичээлтэй байгаа шүү дээ. Тэгэхээр захимын сургалтанд бид 15-ыг өгдөг байхгүй. Тэгэхээр 2-дугаар ер нь ингээ багштай амьд харилцаа байгаад өөрөө яг багшийн хяналтанд дор гэдэг юм ажилтнанд дор эрдмээ сурвал одоо болохгүй байгаа зүйлийг илүү анхаарч илүү одоо тэгэхээр энэ дээр жоохон дутаад байгаа юм ингэж хөдөлгөөний жоохон нэг ингэж одоо бясалгын жоохон хүчжүүлээд энэ эрдмийг илүү сайн заагаад үгүй ингэж энэ хүн ийм трама гэдэг юм ийм цааж байгаа. Одоо шилбэг би ганц удаа очиход хүмүүсийн нүг өсөж чойж ямар их байсан бэ тийм. Тэгэхээр яг хүн очиж ижил тэр хүмүүс чсэн би одоо жишээл би ч л заагаад нөгөө хүмүүс нүдэн дээр харагдаж байгаа. Энэ тийм биш гэдэг ялгаа бид нар харж байгаа шүү. Тэгэхээр энийг нь садаг чи хөхөн дээр хаалттай байгаа юм байна. Энэ эгэн дээр асуудалтай юм байна. Тэг хөмсгөнийхөө хөрхөн дээр асуудалтай байна. Нүдний алюун дээр асуудалтай байна. Хамрынхаа хянган дээр төвжөлтэй байна. Ингэж харж байгаа. Одоо тэгэл нэг 7 хоног хүрд ирдэг одоо болчих тийм үү. Цаан чин
108 хүртэл багтаад байна шүү дээ. Ясгийн дээр. Тэгэхээр хэдүүлээ нөгөө эсбүхэн хүрдтэйдээ 7 хүрдтэйг ойлгох хэрэгтэй. Яг л бидний хийдэг зүйлийг адилхан л эс хийж байгаа учраас адилхан л 7 хүрдтэй байхгүй. Үндсэн 7 хүрдтэй. Тэнгүүд эдгэртэн чинь бас адилхан 7 хүрдтэй. Тэгээд дээрэс нь одоо мэлмийн хүрдэг чинь мэлмийн дотор задраа явчих шүү дээ. Тарих болгоом чинь мэлмийн хүрдэж шүү гэж ярих юм бол. Гэт ингэж гоё задлж ойлгох хэрэгтэй байна. Тэгээд бүгдийг ямар цэжлэгж байгаа биш шүү дээ. Зүгээр ер нь сэтгэлгээгээ нээчи битгий хайрцаглаа. Өөрсдөө битгий хайр. Бидний тарих тийм хайрцаглах зорилготой тарих биш аа. Бид нар амьтны тарихтэй биш дээ. Хүний тарихтэй шүү дээ. Өчнөө олон одоо амьдралыг тулаад маш их чадамжтай болсон, маш их авьяастай болсон, маш их оюун ухаантай болчихсон тарихыг бүрэн ашиглая. Одоо бүрэн байгаа ямар ч байсан тодорхой хэмжээнд 1, 2, 3 хүн ахиулаад ашиглаад явъя л да. Юун төлөө хөх монголчуудын өрсөд төлөө юун төлөө агуу онлуудыг дэлхийд нээсэн одоо оюуны эмгдийн гэдэг эрдэмтдийн үс сад үлээ. Юун төлөө жишээлбэл одоо түүхэнд зөчнөө одоо өөртөө хүчрэг гэдгийг нотлон харуулчихсан үгдээсэн үр сад билээ дээ. Яс цус биднэрт байж лээ шүү дээ. Ген байж лээ шүү дээ. Хөг толгон байж лээ шүү дээ. Тэгэхээр тэгээд хөрс дэлхийгээс эвгээж байгаа энэ орон зай орчин уу. Манай Монголын газар нутаг өөрөө дэндүү эрчмийн өндөр түвшин одоо жинхэнэ дэлхийн энергийн төв буюу хас гэдэг орон зай байж шүү. Бид нар дэлхийн зүрхэн дээр нь оршоод байна. Зүрхэнд юу байх вэ? Хайр байх вэ? Зүрхэнд хамгийн хүчтэй цөм энерги энерги буюу тэр бүх хүчрэг эрчим байж байна. Тэгээ зүрхээр дамжаад өгтөргөн бүх зэрэгтэй дэлхийн зүрхчөөр холбогдож оршиж байна. Тийм учраас бидний бодол маш ариун байх хэрэгтэй, зүв байх хэрэгтэй. Зүв байсныхаа хэрээр бид нар хүчрэг бүгдийн тарихтай болох гэдэг юм хүчрэг зүүн бэлгтэй болох тийм чадварууд байгаа. Ганцхан тэрийг бид нар олоод харчий, мэдчий, сэтэл санчий, сэхэрчий гэдэг дэр л асуудал байж байгаа. Тэгээд та бүхэн маань удахгүй болох сургалтанд хамрагдаарай. За төлбөр маань болохоор кемп дээр болохоор 10 өдрийнх нь сая 500 сая төгрөг байгаа, өдрийн 150 мянга гэсэн үг тийм. За захимаар болохоор өдөрт нэгээс 2 хичээл орж байгаа 550 мянга төгрөг байгаа шүү. Тэгээд та бүхэн маань өөр дэлгэрэнгүй мэдээлэл авах юм бол утасны дугаараа. За утасны дугаараа удахгүй бас оруулаад тавьчихна. За хэлэх юм бол утасны дугаар 91 91 45 25 99 80 74 82 гэсэн дугааруудаас дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. Тэгээ удахгүй одоо 20-нд л яг эхлэх төлөвлөгөөтэй байна. Тэгээ таад маань хүний оролцоо бас ямар ч хэлсэн нэлээдгүй олон дараагийнх дээр сум гэсэн хүмүүс бас байсан болохоор та бүхэн амжиж бүртгүүлээрэй гэж хэлмээр байна. За тэгээд нэг сургалтыг ингээд сая 500 гэж штэ. Тэгэхээр тэнд чинь хоолн багтаж байгаа, байран багтаж байгаа. Дахиад өдрийн 3 сургалт. Өдрийн сургалт бол 8-9 цаг явагдаж байгаа. Тэгээд 8-9 цагийн сургалтын 100 мянга гэсэн утгатай болно шүү дээ. Одоо хоол байрыг нэрж хасах. Ерөнхийдөө бол нэлээд боломжийн гэж бодож байгаа юм. Яг гэвэл өдрийн 3 сургалт. Тэгээд тэр чинь бүр 8 заримдаа бүр 10 12 цаг болдог. Бүтэн өдрийн сургалтаа бодвол за тэгээд дээрэс нь өглөө өдөр орой гэдэг бас одоо хоолтой өдөр нэг маха хоолтой. Гэхдээ ерөнхийдөө бол хоолоодыг эхлээд яг хүмүүс жоохон гэртээ иддэг шиг жоохон санаад очингуудаа гэлж байгаа сургалтанд тийм сургалтанд очив. Тэгэхээр ер нь хоолоодыг бол дүүрэгтэл идэх жоохон зохисгүй яагаад гэвэл бид чинь тэндээ эдис нөхлөвөө онгойлгож байгаа хүмүүс чинь хоолоодоо дүүргээд харж чинь эрчим зад тэр эрчим хоол боловсрол эрчим задраад авахгүй. Сайхан эрчим тосч аваад одоо махан бидээ чадал ингээ өгөх гээд нөгөө авж байгаа их эрчим энергиудыг зөвхөн тэр хоолыг задлах, боловсруулах, нундаглах, одоо тийм ялгац болгож гаргах тийм ангижрах ургалтын задрах ургалтын ингээ зарцуулаад татлаар хайран байхгүй нэг талаасаа нөгөө талаасаа би хөнгөн бийж ижил илүү нэг хөдөлгөөн сайтай байна, амьсгал сайтай байна. Одоо би хөнгөн бийж өгүүдэл амархан бяцлалд орно, өгүүдэл амархан одоо хэлж байгаа зүйлийг ойлгоно, өгүүдэл амархан одоо өргөлөө гэдэг юм уу тийм олон зүйлийг таньж мэддэг болдог шүү дээ. Тэгээд өргөлөх гэж чинь олон төрлийн өргөлийг заана шүү дээ. Тийм үү? Хүн өөрийнхөө нэрэнд мөргөжсэн удаа байдаг юм. Жишээлбэл эцэгийнхаа нэрэнд өөрийнхөө нэрэнд мөргөхийн хутга учрыг хүртэл таниулна шүү дээ. Гэт ингээд их сонин зүйлийг та бүхэнд одоо таниулна гэж хэлээ. Тэгээд сургалтын цус хүмүүс эзэж мөнгөндөө харамсдаггүй.
ийм сургалтанд суучаад тэрэн дээр өгсөн шүү дээ. Би энэс илүү юм бүсэж ирсэн. Энэс илүү зүйл авна гэж хизээч хэлдэхгүй шүү. Энэ бол яг баараггүй юм. Тэгэхээр зам тавьвал үнэн боломжийн гэж бодож байгаа. Яг тэгвэл сайн хэлсэнчлэн те өдрийн өглөө зааж байгаа юм хажууд бол боломж юм байдаг багтдаг шүү дээ. Ер нь бол яг утга учирын сайн ойлгоцсон юм бол тий бас оюуны ингээ боловсролыг үнэлдэг хүмүүсийн хувьд бол энэ баг мөнгө байхгүй юу. Хүмүүс тэр байтугай сонин юм заачаад өндөр хүн тавьсан байж хаад юм хэлнэ шүү дээ. Бид нар мэдэн шүү дээ. Боломжтой сургалт явуулж байгаа. Тэгэхээр тэр нөгөө нэг зүйлийн хажуудад ерөөсөн үнэлшүүл гэж хэлдэг. За тиймэрхүү байна. За тэгээд тавхны суултанд орж байгаа. Тэгээд тархины чинь гэсэн бөөгийн тархины сургалт гэдэг сургалтын нэрэндээ тохирсон сургалт байгаа шүү. Бөө болох гэдэг гэж би ойлгороо. Бөө болсон юм шиг хүчрэг тархитай байсан юм аа Монгол өгдөө. Удгад зарим мэд хүчрэг тархитай байсан. Гэгэн зүг сэтгэлтэй байсан. Тэгээд тэрийг боцож богино хугацаанд өвгдийн гэдэг юм эмэгдийн ухаан дөрөвцдөр маш богино хугацаанд нээж өгвөл 10 оны дотор бол та эрснээсээ өөр болоо л юм. Мэдээж ингээд төрөл арилцсан мэт гэх нь юу юм гэхдээ нүд чинь нээгдсэн, мэлми чинь нээгдсэн, зүрх чинь нээгдсэн, оюун бодол чинь өөрлөгдсөн, зорилго чиглэлээ тодорхойлсон, өөрийгөө тодорхой төвшин таньсан тэгвэл болно гэж хэлээ да. Ямар ч хэлсэн 10 оныхоо туршид таныг одоо танд бол харамсахааргүй мэдлэг оюуныг танд өгүүлнэ гэж хэлмээр байна. Та бүхэн маань итгэвтэй хамрагдаарай. Баярлалаа. За түр баяртай.